Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За бид нар зорилгоор удирдуулсан амьдрал номын 13 дугаар бүлгийг үзэж байгаа. За тэгээд энэ бол одоо энэ зорилгоор удирдуулсан амьдрал номон дээр одоо хүний хүн бол энэ ертөнцид амьдрахдаа одоо 5 зүйлийг одоо хийж амьдрах ёстой тийм ээ. Одоо үүний төлөө л одоо энэ ертөнцид ирсэн юм аа гэж энэ ном дээр өгүүлж байгаа тийм ээ. Нэгдүгээрх нь бол бид нар өөрийн бүтээгч бурхантай байнгын харилцаатай байж амьдрах нь бол бидний энэ ертөнцид хамгийн ихний хийх зүйл юм аа тийм ээ. Тэгээ одоо хоёр дахь нь болохоор бид нар бурхны гэр бүлийн гишүүн байж амьдрах нь бас бидний энэ ертөнцийн одоо амьдарч байгаа хоёр дахь зорилго. Гуравдугаарх нь бид нар одоо Христтэй адил болж өөрчлөгдөх нь тийм ээ. Бид нар зүгээр л энэ ертөнцийн одоо энэ нэг махан биеийн эм нүгэлт мөн төрхийнхөө дагуу биш энэ ертөнцид байх хугацаанд яг одоо Христ буюу бурхан биднийг анханасаа яг чухам ямар хүн байгаасаа гэж хүсч бүтээсэн тэр дүр төрх рүү бид нар ухамсартай сонголтоо хийж өөрчлөгдөн адилхан болох ёстой гэсэн. Дөрөв дэх бидний одоо энэ ертөнцид амьдрахтаа хийх ёстой зүйл болвол бид нар бурхны дуулууртай зарцсан байж энэ ертөнцид үйлчилж амьдрах юм аа. Тийм ээ. Тав дахь одоо бидний энэ ертөнцид амьдарч байгаа зорилго болвол буюу одоо бидний энэ ертөнцид амьдрахтаа хийх ёстой зүйл бол бурхныг мэддгүү хүмүүст бурхныг гэрчилж түүний сайн мэдээг түгээх нь энэ бол бидний энэ ертөнцид амьдрахтаа одоо хийх ёстой энэ 5 зүйлийг хийж амьдрах юм аа гэсэн тийм ээ. Бид нар одоо ингээд бүх зүйлс бурхны алдрын төлөө бүтээгдсэн гэдэг энэ бүлэг дээр бид нар ярьсан тийм ээ. Одоо ингээд бурхны бүтээлүүд бурхан тухайн зүйлийг яг юу хийх бүтээсэнд яг түүнийг нь үйлдэж байгаагаараа л бурханд алдрыг авчирд юм аа гэж тийм ээ. Өөрөөр хэлбэл шувуу болвол бурхан одоо шувууг ямар байгаасаа гэж бүтээсэн. Шувууг нисдэг, жирэгдэг, өндгөлдөг тийм ээ. Үрээ застдаг. Одоо яг л шувуу юу хийх ёстой яг түүнийг нь л шувуу хийгээд байвал энэ бүхэн нь одоо бурханд алдрыг авчирдаг гэж. Өөрөөр хэлбэл одоо тэр шувууг хараад энийг бүтээсэн бурхан ямар агуу юм бэ гэдгийг нь харуулдаг гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр одоо хүний амьдрал бурхан хүнийг яг чухам хэн байж яаж амьдраасаа гэж хүссэн. Амьдрал энэ ертөнцид амьдрах хугацаанд чухам юуг үйлдээсэй гэж хүссэн. Яг тэр зүйлийг нь үйлдэж амьдрахад таны амьдрал бурханд алдрыг авчирдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бид нар бурхан таныг яг чухам хэн байгаасаа гэж хүссэн. Яг хэрхэн юуг хийж амьдраасаа гэж хүссэн. Яг түүнийг үйлдэж байхдаа л одоо бид нар бурханд алдрыг авчирдгаа гэсэн үг. За тэгэхээр одоо бид нар нэгдүгээр хамгийн ихэнд хийх ёстой зүйл буюу тийм ээ. Өөрөөр хэлбэл бурхантай хэрхэн байнгын харилцаатай байж амьдрах вэ гэдгийг бид нар суралцж байгаа. Тийм ээ. Тэгэхээр бид нар бүгдээ суралцсан тийм ээ. Ерөөсөө хүн энэ ертөнцид амьдарч байхдаа одоо би мэдчихэж байж болно, мэдэхгүй ч байж болно, яг ухамсарлж байж болно, ухамсарлахгүй ч байж болно. Тийм ээ. Юу үнэн байдаггүй бурхан надтай 24 цаг хамт байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо та бидний мэдж байгаа мэдэхгүй байгаагаас үл хамааран яг бидний одоо мэдрэхүүгээс тусдаа яг бодит оршин байгаа үнэн юу вэ гэвэл бурхан тантай 24 цаг хамт байдаг. Тийм ээ. Тэгэхээр одоо бид нар энэ ертөнцид хүмүүс бидний энэ ертөнцид амьдрахдаа юу хийж амьдрах ёстой юм гэхээр надтай 24 цаг хамт байгаа бурхантай би бас 24 цаг хамт байж амьдрах нь бидний энэ ертөнцид хийх ёстой зүйл. Тэгэхээр энэ одоо надтай хамт байгаа бурхантай би 24 цаг хамт байх гэж байж
энэ 24 цагийн амьдралаа хуваалцаж амьдарч байгаа энэ үйлдэлийг энэ одоо үүнийг л юу гэж хэлж байгаа юм бэ гэвэл энийг бол одоо бурхныг worship хийх буюу англиар тийм ээ. А бидний орчуулснаар бол бурхныг бишрэн дээдлж амьдрах гэж үнийг л хэлж байгаа юм. Тийм ээ. Бид нар одоо сүмдэр очоод бүтэн сайн сүмдэр очоод бид нар бурхныг одоо worship хийж байна. Бурхныг бишрэн дээдлж байна гэж байна. А энэ бол бурхныг бишрэн дээдлэх юм одоо нэг хэлбэр мөн үү мөө. А гэхдээ бурхныг бишрэн дээдлэх буюу бурхныг worship хийн гэдэг бол зүгээр л нэг тодорхой цагт хийдэг зүйл биш. Бурхан тантай хамт 24 цаг хамт байгаа. Би бурхантай бас 24 цаг хамт байхад суралцах зүйлээ гэсэн үг. Тэгэхээр одоо яаж хэрхэн бид нар бурхантай одоо ингэж бурхныг одоо бишрэн дээдлж суралцах вэ гэдгийг бид нар гэдэг талаар бид нар судлаад байгаа юм. За тэгээ энэ 13 дугаар өдрийг бид нар эхлээд талыг нь үзсэн байгаа. За 13 дугаар өдөр бол юу гэж байна гэхээр бурхны таалдаг бишрэн дээдлэх үү гэсэн. За би тэгээд бидний үзээд дууссан хэсэг хүртэл уншаадах юм. За. Бурхны таалдаг бишрэн дээдлэх вэ? Марк 12:30 чи өөрийн бурхан эзнийг бүх зүрх, сэтгэл, сүнс, оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун гэсэн. Бурхан биднийг өөрт нь бүхнээ зориулаасаа гэж хүсдэг. Бурхан таны амьдралын зөвхөн нэгэн хэсгийг л хүсдэггүй. Тэрээр таны бүх зүрх сэтгэл, бүх сүнс, бүх оюун ухаан, бүх хүчийг хүсдэг. Бурхан бүрэн дүүрэн бус зүрх сэтгэл, хагас дуулуурлал болон цаг зав мөнгөний тань зөвхөн үлдэгдэл хэсэг ноогдох нь хангалттай биш. Тэр таны амьдралын нэгэн хэсгийг бус харин бүрэн зориулалтыг хүсдэг ажээ. Самар эмэгтэй нэгэн удаа бурхныг бишрэн хүндлэхүүд хамгийн тохиромжтой цаг, зохимжтой газар болон хамгийн зөв хэлбэр юу болох талаар Есүстэй маргах гэж оролдсон. Харин Есүс эдгээр гадаад хэлбэр нь чухал биш гэж түүнд хэлсэн. Таны бурхныг хаан дээдлэн хүндлэж буугаас чухам яагаад бишрэн хүндлэж байгаа нь бас түүний дээдлэн хүндлэхүүд өөрийгөө хэр хэмжээтэй өргөж байгаа нь хавьгүй чухал. Бурхныг зөв болон буруу аргаар бишрэн хүндлэх үү гэж байна. Библиэд энэ тухай Еврей 12:28-д Бурханд талархаж дээдлэн хүндлэхдээ түүнд таатай байхаар үйлдэгтэн гэсэн байна. Бурханд тааламжт байх дээдлэн хүндлэх нь дараах 4 шин чанарыг агуулсан байдаг. За бид нар энэ эхний хэсгээр бид нар угаасаа бид нар нэгдүгээр ангийн хүүхдийн жишээ аваад яриад байгаа тийм ээ. Таны нэгдүгээр ангийн хүүхэд тантай харилцахдаа тийм ээ. Нэг өдрийнхөө 24 цагаас нэг 10 минут, 20 минут, 30 минут л зарцуулдаг. Тэгээд таны хүүхэд бус цагт нь өөрийнхөө амьдралаар амьдраад яваад байдаг. Таныг хардаггүй, тоодоггүй, тантай хамаг юм хуваалцдаггүй. Тийм ээ? Ийм байвал таны хүүхэд тантай ингэж харилцвал танд ямар байх вэ? Тэгвэл яг түүнтэй ижилхэн та харин эсрэгээр одоо хүүхдээ тийм ээ амьдралд нь сайн болсон чиг, муу юм болсон чиг, амьдралд нь ямар асуудал байсан чиг тань дээр хурц ирээд хуваалцдаг байхыг хүснэ. Аав өнөөдөр сургууль дээр ийм боллоо. Би энэ хүүхдэд тэгж модлаа. Манай багш надад ийм заалаа. Энийг нь ойлгоод би ойлгоогүй. Тэгсэн чинь одоо миний гид сүвдөө. Тэгээд би хоол идсэн чинь энэ үлсээд одоо би тийм идмээр байна тийм үү? Одоо нэгдүгээр ангийн 5-6 настай хүүхэд тантай бүхнээ хуваалцаж байх нь л танд таатай. Таны нэгдүгээр ангийн хүүхэд таны 5-6 настай хүүхэд тантай харилцахдаа хэдхэн минут харилцчаад бус цагт нь таныг огт байхгүй юм шиг амьдардаг байх нь танд таагүй. Тэгвэл яг үнийг л хэлж байгаа. Тийм ээ? Таны өдөрт бурханд хэдэн минут залбирдаг байх нь тийм амар чухал биш. Зүгээр та өдөрт нэг өдрийн амьдралаар амьдрахдаа хэр зэрэг хэмжээнд нь бурхантай хамт амьдарч байна. Тийм ээ? Энэ л бурханд сонин. Та одоо хэлж штэ энэ дээр бурхныг хаан дээдлэн хүндлэж буугаас сүм дотор залбираад байгаа мó, автобусын дотор залбираад байгаа мó, тийм ээ? Тэрнээс биш тэр хүндэлж буугаас чухам яагаад бишрэн хүндлэж байгаа нь. Би одоо Кристиан хүн чинь бурхан залбирахгүй болохгүй гэж залбираад байгаа мó. Үнэхээр одоо би
Энэ нэг би бурхантай хуваалцмаар байгаа учраас хуваалцж байгаа юм уу? Бас түүнийг дээдлэн хүндлэх үед өөрийгөө хэрэг хэмжээтэй өргөж байгаа нь. Тийм ээ? Та бүх сэтгэлээ хуваалцаад байгаа юм уу? Зарим зүйлийг орхиод байгаа юм уу? За энийг ч бурхантай яриад явах та дэмий бах тоо. Энийг би өөрөө янзалчнаа. Энийг л хуваалцъя гэд байна уу? Тийм ээ? Тэгэхээр бурханыг зөв болон буруу аргаар бишрэн хүндлэх үү гэж байна. Тэгэхээр тэр зөв дээдлэн хүндлэхүйн дараах дөрвөн шин чанарыг агуулсан байдаа гэсэн. Нэгдүгээр бурханыг бишрэн дээдлэх нь зөв байх нь бурханд тааламжтай байдаг. Хүмүүс олонтоо миний бодлоор бурхан бол гэж ярихдаа тэд чухам ямар шуухан бурханыг л бишрэн дээдлэмээр байгаагаа хуваалцдаг. Гэхдээ бид өөрсдөө эвтэйхэн улс төрийн хувьд зөв бурханы дүр төрхийг буу болгоод түүнийг шүтэж болохгүй. Үүнийг л хуурамч шүтэн шүтэх гэж нэрлэдэг. Бурханыг бишрэн дээдлэх нь бид өөрсдийн бурханыг ямар байх ёстой сэтгэлдээр биш, харин Библийн үнэн дээр суурилсан байх ёстой. Есүс Самар эмэгтэйд хандан Иохан 4:23 жинхэнэ бишрэн хүндлэгчт нь сүнсээр болон үннээр эцгийг бишрэн хүндэлнэ. Эцэг өөрийг нь ингэж бишрэн дээдлэгчдийг л хайдаг хэмээн айлдсан бэлээ. Үннээр бишрэн дээдлэн гэдэг нь Библиэд илэрхийлэгдснээр л бурханыг бишрэн дээдлэхүү хэлж байгаамаа. Тэгээ өөрөөр хэлбэл миний бодлоор бурхан ийм байвал айгүй зүгээрээ, надад айгүй таатай. Ер нь бурхан ийм л байх, ийм л байвал айгүй таатай. Ийм байвал göм тасархай сайхан бурханаа гэж бодож байгаа. Тэр бурханыхаа имижийг өөртөө бий болгож жагаад тэгээ тийм бурхантай харилцаад байх юм бол энэ бол буруу бурханыг бишрэн дээдлж буруу хэлбэр гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар Библи дээрээс тийм ээ. Хэрвээ та нар одоо Библийг шинэ гэрээнээс аваад унших юм бол бурханы хүний амьдралын янз бүрийн нөхцөл байдалд бурхан хэрхэн хандаж байгааг та уншиж болно. Тийм ээ. Ямар зүйлд бурхан дургуутсаж байна? Ямар зүйлд бурхан дуртай байна? Ямар зүйлсийг бурхан өөчлөж байна? Ямар зүйлсийг бурхан хүнд аминчлан хэлж байна? Тийм ээ? Энэ бүгдээс бидний бурхан чинь ийм зүйлийг эрхэмлэж үздэг юм байна. Ийм зүйлийг дургуутсаж үздэг юм байна. Би ийм зүйлийг бурханы өмнө хийх нь тааламжгүй юм байна. Өөрөөр хэлбэл бидний яг бурхан хинбэ гэдэг ойлголцыг бид нар өөрсдийн бодол, хүсэл, сэтгэл дээр биш, Библийн үнэн дээр тулгуурлаж яг бурханыг яг бурханаар нь яг тэр зөв тэр зан төрхөөр нь мөн төрхөөр нь харж ээж тэр бурханыг бишрэн дээдлэх нь энэ нь бурханд тааламжтай гэсэн. Тийм ээ? Хоёр дахь нь бишрэн дээдлэх нь чин үннээсээ байх нь бурханд тааламжтай байдаг. Есүс та нар сүнсээрээ бишрэн дээдлэх ёстой гэж хэлэхдээ ариун сүнсийг биш харин таны сүнсний тухай хэлсэн. Та бол бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн махан бид оршиж буй сүнс бөгөөд бурхан таны сүнсийг өөртөө нь харилцдаг байхаар бүтээсэн билээ. Бурханыг бишрэн дээдлэх үү гэдэг нь таны сүнсний бурханы сүнсэнд үзүүлж буй хариу үйлдэл гэсэн. Есүс бүх зүрх сэтгэл сүнсээрээ бурханыг хайрлахтун гэж хэлсэн нь таны бурханыг бишрэн хүндлэх нь жинхэнэ бөгөөд чин зүрхнээсээ байх ёстой гэсэн утгатай юм. Бишрэн хүндлэх үү гэдэг нь зөв үгнүүдийг хэлэх бус харин үгстэй нь чин зүрхнээс гарч буй үнэн үг байх ёстой. Зүрх сэтгэлээсээ ундраагүй магтаал нь магтаал биш бөгөөд ямар ч үнд сэнгүй бурханыг доромжилж буй хэрэг юм аа. Биднийг залбирэн магтаж байхад бурхан тэдгээр магтаалын үгсээс давуулан бидний чин зүрхний хандлагыг л хардаг. Библиэд 1-р Самуэль 16:7 хүн гаднах төрхийг хардаг харин эзэн зүрхийг нь хардаг хэмээн бичсэн байна. Бурханыг магтан дээдлэхүд та өөрөө бурханд баярлан баясдаг бөгөөд таны сэтгэлч хөдөлдөг. Бурхан өөрийг нь чин зүрхнээсээ дээдлэн хүндлээсээ хэмээн танд сэтгэл хөдлөлүүдийг ч өгсөн ба эдгээр сэтгэл хөдлөлүүд нь хуурамч бус жинхэнэ байх ёстой ажээ. Бурхан хуурамч дүр үзүүлэхийг үзэн яддаг. Бурхан гайхуулан дүр эсгсэн
хуурмаг бишрэн дээдлэхийг хүсдэг. Тэрээр таны чин үнэн жинхэнэ хайрыг л хүсдэг. Бурхныг бид төгс бусаар бишрэн дээдлэж болно. Харин чин сэтгэлээсээ биш байж болохгүй. Тийм ээ? Бид нар бүгдээрээ үнийг маш тодорхой мэднэ. Хэн нэг хүн тантай харьцаж, тийм ээ? Хэн нэг хүн танд одоо сайн үг хэлж, таныг магтаж цаашаахад энэ хүн яг үнэн сэтгэлээсээ хэлж гин үү, үгүй юу гэдгийг бид нар ихэнхдээ мэдэрдэг. Тийм ээ? Тэгээд өөрөөр хэлбэл одоо тэрийг бол ер нь хүний одоо хүмүүсийн хоорондын харилцаа 100% гэж үзэх юм бол үгээр хэрэлцэж байгаа харилцаа бол үгээр илэрхийлэгдэх зүйлсүүд ерөөсөө л ойролцоогоор 8% л гэж байгаа байна. Үлдсэн 90 хэдэн хувь бол тэр үгээр биш байгаа тэр хүний хаарц, биеийн хилэмж, тийм ээ? Тэр сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл эдгээр зүйлсүүдээс хүн нөгөө хүний ярьж байгаа зүйлийг ойлгодог. Тийм учраас бид нар ихэнхдээ хэн худлаа хэлээд байна, энэ хүн худлаа магтаж гин үү, үнэнгээсээ хэлж гин үү гэдгийг бид нар ихэнхдээ шууд мэдэрдэг. Тийм ээ? Тэгэхээр яг үүн шиг Бурхны өмнө бид нар ингээд худлаа, хоосон, хиймэл, хүчилсэн ийм магтаалыг авчиж болохгүй. Тийм ээ? Бурхан хуурамч дүр үзүүлэхийг үзэн яддаг гэсэн. Харин яг ганцхан үг байлаач гэсэн, үг хэлэхгүй байлаач гэсэн. Та заримдаа нөгөө хүний чин сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрдэг. Манай энэ үнэхээр гонглж байна. Манай энэ амар ууртай байна. Манай энэ хүн үнэхээр баярлж байна гэдгийг та үгч хэлээгүй багт нь мэдэрдэг. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэж байна гэвэл таны тэр Бурхныг бишрэн дээдлж, магтан дуулж байгаа чинь чин зүрхнээсээ л байх хэрэгтэй. Тэр гадна талд хичнээн одоо чамин үгс хэлж болно, хичнээн чанга хашгирч болно. Тийм ээ? Магадгүй тэр чинь одоо хүмүүсийг нэг төр зур хүмүүс ямар нэг хэмжээгээр таалагдж хүрч болно. Бурхан хүн гаднах төрхийг хардаг, харин эзэн зүрхийг нь хардаг. Тэгээ би бүтэнсэ өдөр болгон сүмд ороод суухдаа бихлэ залбирдаг. Ер нь ингээд яг үнэндээ бол ингээд сүмийн цуглааны дундуур одоо миний сэтгэл дандаа тэр сүмдэр байж нэг байдаггүй. Дэмий дэнэ явчнаа. Нэг мэдсэн уцаа шагаагаа сууж яана, тийм ээ. Тэгээд тийм учраас би одоо ороод тэр залбирч байгаа нь ер нь ингээд би одоо ингээд өнөөдөр таны өмнө би одоо ингээд таныг бишрэн дээдлэхээр ирлээ. Тэгээд одоо яг үнэхээр ингээд яг энд миний зүрх сэтгэл байхад надад туслаарай. Тийм ээ? Яг тэгвэл хийхтэй байдаггүй. Бүр дэмий балайн бодоод явах цаг зөндөө байна. Уучлаарай би одоо хүн юм чинь, тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл би Бурхны өмнө зүрх сэтгэлээ яг тэр зөв байхыг хичээж байгаа, тийм ээ? Чаддаг гэсэн үг биш. Тэр болгон чадахгүй шүү дээ угаасаа. Цааш нь мэдээж ганцхан чин сэтгэлээсээ байх нь хангалттай биш ээ. Та чин сэтгэлээсээ буруу байж болно шүү дээ. Тиймээс жинхэнэ дээдлийн хүндлэхүүн сүнсээр болон үннээр байх ёстой. Тийм ээ? За энийг бол одоо ингээд бид нар яг түрүү хэлсэн шиг бид нар ингээд чин сэтгэлээсээ өөрийнхөө боддог Бурхныг шүтээд байж болохгүй. Миний бодлоор тэр зөв, надад тааламжтай Бурхныг шүтэж болохгүй. Тийм ээ? Бид нар чин сэтгэлээсээ та ер нь амьдралдаа одоо ингээд чин сэтгэлээсээ шал буруу байж үзсэн үү? Тийм ээ? Одоо энэ манай Сэли байна, манай Жаргалантай, Чимгээ байна. Тэ? Энэ дор оюуна байна. За бид нар бол ер нь чин сэтгэлээсээ буруу нийгэмд амар олон жил амьдарсан шүү дээ. Ерөөсө коммунизм ялнаа, Америк муухай гэл одоо ингээд чин сэтгэлээсээ бид нар чин сэтгэлээсээ гэхдээ чин сэтгэлээсээ шал буруу юмд итгэжсэн байхгүй. Тийм ээ? Чин сэтгэлээсээ Америкууд дурггүй. Америк гэдэг нэр хүртэл айгүй нүдэнд хүйтэн харагдана. Тийм ээ? Яг тийм чин сэтгэлээсээ
Харамсалтай нь чин сэтгэлээсээ бид нар шал буруу маш олон жил амьдарсан. Тэгэхээр хүн бол чин сэтгэлээсээ шал буруу байх бол маш илбэг тохиолддог зүйл шүү. Тийм ерөөсөө би тийм байна гэж байхгүй гэж бид нар ерөөсөө боддоггүй. Энэ бол яг социализм бол айгүй том жишээ. Гэхдээ бид нар өдөр бүр чин сэтгэлээсээ шал буруу байх нь зөндөө. Тийм ээ? Бурхныг дээдлэн хүндлэх нь үнэн зөв бөгөөд чин сэтгэлээс байх ёстой. Бурхан тааламжид дээдлэн хүндлэх нь чин зүрх сэтгэлээсээ болон сургаалын дагуу байна. Бид Бурхныг сэтгэл зүрхээр мөн оюун бодлороо бишрэн хүндлэх ёстой. Өнөөдөр хүмүүс Магдалины дуу хөгжимд сэтгэл хөдлөхийгөө сүнсээр хөдөлгөж байгаатай адилсгадаг. Гэтэл тэр нь ижил зүйл биш юм. Таны сүнс хөгжмийн эгшихэнд бус. Харин Бурхны оршихуйд баярлан хөдлөх үед л жинхэнэ Магдал болдог. Харин ч зарим уйрам дуунууд нь таны анхаарлыг Бурханаас холдуулж таныг өөрийнхөө сэтгэл хөдлөлтөөр төвлөрүүлдэг учраас жинхнээр дээдлэн хүндлэхүүд садаа болдог. Бид Бурхныг дээдлэн хүндлэхүүд хамгийн том садаа бол та өөрөө таны хүсэл сонирхол бусад хүмүүс таныг юу гэж бодож байгаа бол гэсэн санаа зовнилтай юм а. Христ итгэгчид Бурханд алдар магтаалыг өргөх хамгийн зохимжит зөв аргын тал дээр санал зөрөлддөг ба энэ нь ихэвчлэн тэдний зан төлөв болоод өсөж төрсөн орчноос ялгаатай төрсөн орчны ялгаанаас үүдэлтэй байдаг. Библиэд үннээ хүлээх, дуулах, хашгирах, хүндэтгэн, зогсох, өвдөг дээрээ сөгдөх, бүжиглэх, баяр хөөртэй аваа гаргах, гэрчлэх, хөгжмийн зэмсэг тоглох болон гараа өргөх зэрэг Магдалины маш олон хэлбэрийг дурдсан байдаг. Бурхныг бишрэн дээдлэх хамгийн шилдэг хэлбэр бол Бурхны танд өгсөн хувь хүний зан төлөв, өсөж торнсон орчны онцлогт үндэслэн Бурханд зориулсан хайраа чин зүрхнээсээ илэрхийлэх үү юм а. Миний найз Гарри Томас Христэд итгэгч олон хүмүүс Бурхантай амьд дүрлсэн нөхөрлөл тогтоохын оронд өөрсдийнх нь хэлбэрт үл тохирох Бурхныг дээдлэн хүндлэхүүн тодорхой хэм маяг арга хэмнэлд баригдан гатсан байдгийг анзаарч. Гарри Найзман хэрвээ Бурхан хүн нэг бүрийг зориудаар дахин давтшгүйгээр бүтээсэн юм бол яагаад хүн бүрийн Бурханыг хайрлах хайр ижил хэлбэртэй илэрх ёстой гэж хэмээн гайхширчээ. Тэрээр Христэд итгэгчдийн сонгодог номуудыг судалж олон Христэд итгэгчтэй ярилцсны эцэст өнгөрсөн 2000 жилийн туршид хүмүүс байгальд гадагшилж, сурч, дуулж, уншиж, бүжиглэж, урлагийн бүтээл төөрвөж, бусдад үйлчилж, ганцаараа бясалгаж, дагалдагч болох гэх мэт 10 гаруй өөр үйлдэлүүдээр дамжуулан Бурхантай ойртон баярладаг байсныг олж мэдсэн байна. Гарри Sacred Pathways хэмээх номонд хүмүүсийн Бурханд ойртдог 9 замын тухай бичжээ. Нэгдүгээр, байгаль дуртай хүмүүс Бурхныг хайрлах хайрыг гадаа байгальд байхдаа хамгийн ихээр мэдэрдэг байна. Мэдрэмтгий хүмүүс зөвхөн чихээрээ сонсохоос гадна өөрсдийн харах, амтлах, үнэрлэх болон хүртэх мэдрэмжээрээ дамжуулан Бурхныг бишрэн хүндлэж талархдаг. Уламжлалт Христ итгэлтнүүд тусгай ёс заншил, бэлэгдэл, зан үйл, уламжлалт зохион байгуулалтаар дамжуулан Бурханд ойртдог. Хатуу сахилга батыг баримтлагчид бусдаас тусгаарлагдаж, энгийн амьдралаар дамжуулан Бурхныг хайрлах хараа мэдэрдэг. Идэвхтэй хүмүүс муу мухатай тулалдаж, шудраг бус зүйлийн эсрэг тэмцэж, энэ дэлхийг илүү сайн сайхан болгохын төлөө хүчин зүтгэж Бурхныг хайрладаг. Бусдад туслагчид бусдыг хайрлаж, тэдний хэрэгцээг хангаснаар Бурхныг хайрладаг. Урам зоригтой нэгэн баяр баясгалаар дамжуулан Бурхныг хайрладаг. Залбирагчид Бурхныг эрхэмлэн хүндэтгэн хайрладаг аж. Сэтгэгчид өөрсдийн оюун ухаанаар судлан Бурхныг хайрладаг аж. Бурхныг бишрэн дээдлэх, түүнтэй нөхөрлөх бүх хүн тохирсон нэг л арга гэж байдаггүй. Гэхдээ бас нэг зүйл маш тодорхой. Бурхан таныг ямар байхаар бүтээснээс өөр хэн нэгэн байх гэж хичээснээрээ та түүнд алдрыг авчрахгүй. Бурхан таныг байгаагаараа байхыг хүсдэг. Иохан 4:23 эзнийг дээдлэн хүндлэхүүд энгийн бөгөөд чин үнэн төрхөөрөө түүний өмнө эргэждгийг л Бурхан хайдаг гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл хэрв хэн нэгэн хүн танд ирээд Бурханыг ингэж чи залбирахгүй.
Ингэж чи бурхныг дээдлэн хүндлэхгүй. Ингэж л хүндэлдэг юм аа гэж заагаад зааварлаад эхлвэл тэгээд тэр одоо зааж зааварлаж байгаа зүйлс нь таны мөн төрөхөд тохирохгүй байвал одоо бид нар ерөөсөө хүн болгон инээхдээ өөр инээдэг. Хүн болгон хайрлагатаа өөрөөр хайрладаг. Тийм ээ? Яаж чичээгээд би одоо яг Сели шиг хайрладаг байж чадахгүй шүү дээ. Жишээлбэл одоо миний хайраа илэрхийлдэг нэг хэлбэр өөр, Селигийнх нэг өөр, тийм ээ? Тэгэхээр яг түүнтэй ижилхэн хүн болгон бурханд хайртай хайраа ямар нөхцөл байдал дотор хамгийн сайнаар илэрхийлдэг байна. Тэр л одоо хэлбэр бол таны л хэлбэр юм аа гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл хэн нэг хүн ирээд одоо яг миний өмнө нь түрүүчийн 7 хоногт ярьжсэн шиг тийм ээ. Та харь хэлээр ярьдгүй юм уу? Тэгвэл одоо харь хэл аваач ээ. Харь хэлэхгүй явж болохгүй шүү дээ гэж одоо хүн ирээд надад хэлж байгаатай адилхан тийм ээ. Тэгж болохгүй гэсэн үг. За 3 дугаар одоо өнөөдрийн тийм ээ. Магтаал гүн утгатай байх нь бурханд тааламжтай байдаг. Бурхныг бүх оюун ухаанаараа хайрлагдан химээсэн Есүсийн тушаал нь шинэ гэрээнд 4 удаа давтагддаг. Магтан дууг зүрхнээсээ биш, зүгээр л нэг дуулах нь хэвшил болсон өнгөц залбирал сэтгэлээсээ бус зүгээр л шууд бурхныг магтъя хэмээн шуугах нь бурханд тааламжид бус байд. Хэрэг бодол санаанаас чинь л биш бол бурхныг дээдлэх нь ямар ч утгагүй. Та бодол сэтгэлээсээ бурхныг дээдлэн хүндлэх ёстой. Есүс бодол сэтгэлээсээ биш магтаалыг хий хоосон үглэлт хэмээн Матай 6-гийн 7-д нэрлсэн байна. Тэр бүхэл утга агуулгыг нь бодлогүйгээр Библийн ишлэлүүдийг хэтрүүлэн хэрэглэх нь хоосон цэцэрхэл мэт болно. Хүмүүст бурхныг магтах шинэ үгс соргог үйлдэл хийхээсээ илүүтэйгээр нэгэн хэвийн хөвшил болсон үгс үйлдлийг хийх нь хавьгүй амар байдаг. Тиймээс Библийн өөр орчуулга хэллэгийг уншихыг танд зөвлөе. Энэ нь таны бурхныг бишрэн хөндлөхүйг өргөсгөн баяжуулна. Бурхныг магтахдаа магтъя, халелуя, баярлалаа, эсвэл амен гэсэн үгнүүдийг ашиглалгүй. Харин оронд нь бишрэх, хүндлэх, нандинах, бишрэн дээдлэх, хүндэтгэх, талархах гих зэрэг шинэлэг үгсүүдийг ашиглахыг хичээ. Мөн түүнчлэн бурхныг магтахдаа маш тодорхой бай. Хэрв хэн нэг хүн тань дээр ирээд таныг магтъя гэж 10 удаа давтан хэлвэл та яасан гэж гих бодол төрөн шүү дээ. Та 20 удаа тодорхой бус үг сонссноос хоёрхан тодорхой магтаал сонсхийг хүсэхгүй гэж юу. Тэгвэл бурхан ч мөн ялгаагүй. За бүгдээ энэ бол яг одоо бүгдээр тодорхой тийм ээ. Бид нар ерөөсөө бурханд талархсан ч тийм ээ. За одоо ингээл да одоо манай хүүхд над дээр ааваа би танд их баярлж байна. Юунд баярлаад байгаа юм бол минийхөө. Одоо ингээд тэгэд одоо нэг юм баярлж байна гэ. Би та нарт өмнө ярьжсэн тийм намайг жоохон бахта манай хүү надаа ингээл төрсөн өдөр мөдрөөр цаасан дээр бичээд өгдөг. Манай аав өстэй ийм гэл. Тэгэл би бол дотроо манай аав намайг миний хүү намайг стэнер амар одоо үгэлдэггүй, зааварладаггүй. Тэгээд одоо миний айгүй хамгийн ойрын найз мэт байдаг аав минь одоо тий одоо тэгж л хилээсэ гэл ингээд боддог. Тэгэл тэгэхээр манай хүүхдийн тэр жоохных нь одоо надад баярлалаа гэсэн юм дандаа ааваа танд маш их баярлалаа гэлдэг. Тэгснэ юу та дандаа миний хүссэн тоглоомыг авч өгдөг гэлдэг байхгүй. Тэгэл би ингээл тий жоохон гонсойж штэ. Гэхдээ яг ер нь бол би юу сонсомоор байна гэхлээр би ингээл аль байдгаараа ингээл хүүгийнхаа хамгийн сайн найз нь байгаад ингээ хүүхдээ нэг ингээл дандаа заагаал заварлаа шүмжлээл байдаггүй засах гайд байдаггүй хүүгээ санта муутай нь хүлээж авдаг тийм ээ алдаа хийсэн чиг очоод чи яасан мангар хүүхд вэ гэдээ дайраад байхгүй тийм ээ өмнөхөө ийм тохиолдоо тэгээд энэ нэг ингэж бол зүгээр байдгийн би ингээд очоод ингээд нэг мундаг лекц уншихаасаа илүү би дандаа хүүдээ одоо ингээд өөрийнхөө
одоо туршлагыг өөрийнхөө л одоо амьдрал тохиолдсон зүйлсийг хуваалцдаг тийм ээ. Аав нь бас одоо яг ингээд яг чам шиг ийм одоо ингээд насан дээрээ ингээд бас манай найзууд ингээд нийлээл арх уу тамхи татъя гэж тэгэхээр ингээд үгүй гэж хэлхийг хэцүү тийм ээ. Үгүй гэж хэлэх бол амар хэцүү. Үгүй гэж хэлэхээр би одоо тэр найзуудынхаа өмнө нэг тийм аюулаг эр хүн шиг биш харагдчих гад. Тэгээ би үнэхээр олон удаа яг ингээд дагчмаар. Тэгэхдээ би ер нь бол ихэнхэд нь би үгүй гэж явсан. Тэгээ тухайн үед яг ингээд манай найзууд намайг шоолоод энэ мяа зя гэдэг байсан. Тэгэхдээ амьдралын явцад би юу болж харсан байг бол манай найзууд намайг яг тэр үгүй гэдгийн төлөө ер нь намайг айгу хүндэлсэн байна гэдэг би олж харсан. Тэм учраас миний хүү өнөөдөр чи одоо ингээд найзууд чинь чамайг ингээд уруу татаад ингийн барья энийг чи хийж яасан одоо ингээд охин шиг юм гэлээ гэхэд миний хүү тэрэн дээр үгүй гэх газараа ер нь эр хүн үгүй гэж хэлж сурах ёстой шүү гэдэл тийм ээ. Одоо гихчлэн тэг ингээд хэрэндээ л хуваалцдаг байхгүй. Тэгээ би одоо тэгэл буцаагаад л одоо ингээд миний хүү намайг өстой наалаг шүү өстой амар кул шүү л гэж бодосоо л гэж бодоод байгаа ш. Намайг тэгж магтаасаа л гэд. Тэгээ сүүлийн хэдэн жил яг тэгж хэлж байгаа. Тэгээ би яг тэр үгнүүдийг ингээ сонсохдоо би бол үнэхээр одоо ингээд би яг л тийм л магтаалаар хүүхдийн нүдэнд би харагдмаар байна. Тийм ээ. Яг л тийм л үгсийг би сонсомоор байгаа. Тэгээд яг түүнийг хэлэхлээр би одоо ингээд бүр ингээд за би одоо ер нь хүүхд өшөө яаж баярлуулчих да. Тийм ээ. Одоо нөгөө тийм одоо ингээд сэтгэл дүүрдэг. Тэгэхээр бурхан танаас бас яг үнийг хүсдэг гэсэн үг. Бид нар бурханд баярлалаа гэж хэлэх хангалттай биш. Та бурханы өмнө очиод аваа би яг ингээд ийм зүйлсээр та намайг ингэж аварсанд, намайг ингэж хамгаалсанд, надад ингэж тусалсанд тийм ээ? Яг таны амьдралд яг юу үйлдэснийг нь энэ миний дэлгэц хуваагдах болчихоо. Окей. За. Пастор тэр талд нэг юм болох байсан байх шүү. За. Тэгэхээр өөрөөр хэлбэл та бид нар бурханд магтаж, бурханд талархаж, бурханыг дээдлэн хүндлэхтэй. Зүгээр ерөнхий үгсийг биш. Яг одоо миний тэр хэлж байгаа шиг, тэ? Яг тэр миний одоо өгүүлж байгаа шиг. Яг таны амьдралд яг тодорхой хийсэн зүйлс байгаа штэ. Тийм ээ? Тэг яг түүнийг нь дурдж магтаарай. Тэрний төлөө яг талархаарай гэж хэлж байгаа юм. Ерөөсөө тэр зүгээр л нэг ийм ерөнхий магтаал биш. Зүгээр л нэг ерөнхий одоо нэг ийм үгс биш. Тийм ээ? Энэ та үнэхээр одоо ингээд таны амьдралд бурханы хийсэн мянган зүйлс байгаа штэ. Тийм ээ? Ингээд явж байгаад ялангуяа яваад эргээд амьдралаа харахад дандаа санагддаг. Бурхан надад тэгсэн байна. Маш олж хараагүй байхад бурханы хийсэн маш их зүйлс байдаг. Тэр бүгдийг та өөртөө нэгдүгээр тэмдэглэл болгож бичээрэй. Тэндээс та тэр бурханд үнэхээр эзэн минь та намайг яг ийм нөхцөл байдлаас хамгаалсан байна. Та намайг энэ хүнд хэцүү байдал та намайг ингэж гарын алган дээр авч явсан. Намайг бүр яг яйдаа гэж хахад та ингэж ивэж өрөөсөн. Тийм ээ. Энэ хүнд хэцүү өдрүүдэд та үргэлж надтай хамт байсан. Тэ хүн болгоны хувьд тэр өөр байгаа. Тэгэхээр ингэж зүгээр л ерөнхий таныг магтъя, та мөн мундаг шүү, та мөн сайхан шүү гэдэг магтаал биш. Тодорхой. Тийм ээ. Бурхныг магтахдаа маш тодорхой бай гэж хэлж байна. Тэгэхээр энэ нь бурханд тааламжтай юм аа. Бас нэг санаа бол бурхны өөр нэрнүүдийн жагсаалт гарган түүн дээрээ төвлөрөх явдал юм. Бурхны нэрсэн зүгээр санамсаргүй нэрс биш, харин түүний өөр зан чанаруудыг илэрхийлсэн байдаг. Хуучин гэрээний үед
Бурхан өөрийгөө Израильчуудад айжмаар өөр нэрээр танилцуулсан ба өөрийнх нь нэрэнд алдар магтаал өргөхийг тушаасан байдаг. Энийг бүгдээрээ мэднэ, тийм ээ. Хуучин гэрэн дээр Бурханы нэрс маш олон нэрс байгаа. Тэгээд нэр болгоно нь Бурханы одоо тодорхой зан чанар, Бурханы мөн төрхийг илэрхийлсэн байдаг. Бурхан биднийг олноороо цуглан түүнд алдар магтаалыг өргөхдөө бидний түүнийг дээдлэн хүндлэхүүн гүн гүнзгий утга агуулсан байгаасаа хэмээн хүсдэг. Пол 1-р Коринт номын 14-р бүлгийг бүхэлд нь Бурханыг хэрхэн дээдлэн хүндлэхүү зориулсан бөгөөд төгсгөлд нь 1-р Коринт 14:40-д гэвч бүх юм зохистой эмх журмынхаа дагуу байг гэжээ. Мөн үүнтэй холбоотойгоор Бурхан бидний магтаалын цуглаанд ирсэн үл итгэгч нарт ойлгомжтой байгаасаа хэмээн хүсдэг. 1-р Коринт 14:16-аас 17 та нарын Бурханыг сүнсээрээ магтан дээдлэх цуглаанд гадны хүн ирсэн байна гэж бодъё. Хэрв тэд та нарыг ойлгохгүй бол хэрхэн амен гэж хэлэх вэ? Та нар л өөрсдөө Бурханыг гайхалтайгаар магтаж байвч өөр хинч тэднээс ивэл авахгүй хэмээн Пол хэлжээ. Магтаалын цуглаанд хүрэлцэн ирсэн үл итгэгч нарыг ойлгон хүлээж авах тухай Библиэд сургасан байдаг. Харин энэхүү тушаалыг дагахаас татгалзах нь үл дуулгаварлан хайраар хандахгүй байгаатай адилаа. Энэ талаар дэлгэрэнгүй судалгааг хүсвэл зорилгоор удирдуулсан сүм номны Бурханыг бишрэн дээдлэхүүн гэрчлэл болж болно хэмээх бүлгийг уншина гэж. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл та Бурханыг хэрхэн бишрэн дээдлэж байгаа таны Бурханд итгэж байгаа итгэлийн гэрчлэл юм аа. Тийм ээ. Би одоо олон удаа хэлчихсэн. Олон удаа энэ түүхийг ярьжсэн тийм ээ. Ингээл анх Кристиан болоод тэгэл бүтэнсээ өдөр болгон сүмд явна гэл тэгэхээр ингээд манай найзууд ингээд намайг доогдолдог. Чи одоо юу вэ? Чи одоо мормон болцсон юм уу? Наадхад таслаачтай нэг өдөр яацын те. Зарим хагасаа өдөр чинь одоо ингээд бүр хагасаанд нь баахан цөмөөрөө хамтдаа парэдсэн бүтэнсэний өглөө босч ирчээд би сүм явлаа гэхлээр чи нөгөөдөл чи одоо болмол гэл тийм ээ. Тэгэл эхэндээ бүгдээрээ л янз бүрийн нэр хоч өгөөд л те. Манай нэг найз орж чи энэ Есүс гал над руу зааш хасгарч масгараад ийм байсан. Тэгэл явсаар л байсан. Тэгээ сүүлдээ хинч тэгж нэр дуудахаа болсон. Ямарваа нэг одоо хамтдаа найзуудаараа цуглая барья гэвэл бүтэнсээ нэг орхиж төлөвлөдөг болсон. Яг тэгвэл наад чинь бүтэнсээ өдөр сүм явна. Тэгэхээр ерөөсөө тэр бүтэнсээ цуглах нь угаасаа бүтэхгүй тэгэхээр өөр өдөр цуглацгаая гэдэг тийм ээ. Тэгэхээр та бидний Бурханыг хэн гэж үзэж байгаа нь та бидний амьдралаас тод харагддаг. Энэ л та бидний амьдралын гэрчлэл юм. Би магадгүй зарим хүмүүсийн хэдэн хүмүүний өмнө очиод амьдралынхаа тухайд янз бүрийн түүх ярьж болно гэдэг. Түүх бол үнийн сэтгэлд үлддэг. Мундаг гэрчлэл мөн. Гэхдээ таны хэрхэн амьдарч байгаа таны байнгын гэрчлэл юм шүү. Тийм ээ. Та өөрийнхөө энэ Бурханыг хэрхэн гэрчилж амьдарч байгаагаа та хаанаас мэдж болох вэ гэвэл ерөөсөө л гэр бүлээсээ л харж байгаа. Танаа эхнэр, танаа хүүхдүүд, танаа нөхөр Бурханыг хэр зэрэг одоо хүлээж авч байна. Тийм ээ. Энэ бол ерөөсөө л танаас л харагдаж байгаа гэсэн үг. Танаа гэрийнхэн чинь нааза сүм таслая гэж хэлээд байгаа бол та хаяа тасалдаг учраас л тэгж хэлж ин л гэсэн. Та цасч орж исэн, борооч орж исэн сүм явдаг бол хүүхд чинь сүм таслая гэж юусоо хэлэхгүй. Бидний амаараа хэлж байгаа биш хэрхэн амьдарч байгаа маань л бидний Бурханыг хэн гэж үзэж байгааг харуулж байгаамаа. За сүүлчийн хэсэг нь дөрөвдөх нь дээдлэн хүндлэхүүн бодит байх нь Бурханд тааламжтай байдаг. Библи бидэнд хандан Ром 12:1-д өөрсдийн биеийг Бурханд тааламжид ариун амьд тахил болгон өргөөрэй. Ингэх нь та нарын сүнсээр Бурханыг бишрэн дээдлэх мөнгө химээж. Бурхан таны биеэр яах гэсэн бол яагаад сүнсээ өрг гэж хэлсэнгүй вэ?
Учир нь та өөрийн биегүүгээр энэ дэлхийд юу ч хийж чадахгүй. Мөнх орших үед танд шин илүү сайжруулсан бие өгөгдөнө. Харин таныг энэ дэлхийд байх хугацаанд Бурхан байгаа бүхнээ надад өрг гэж хэлсэн нь түүнийг бишрэн дээдлэхүүн бодиттой байхыг хэлж байна. Би өнөөдрийн уулзалтанд биеэр хүрэлцэн очиж чадахгүй ч та бүхэндээ сүнсээрээ хамт байх болно гэж хэлэх хүмүүсийг та сонссон биз? Энэ юу гэсэн утгатай болохыг мэдэх үү? Энэ нь ямар ч утгагүй, үн цэнгүй үгнээс цаашгүй. Тийм ээ? Бид нар одоо ингэж иймэрхүү хандлага бас нэлээд гаргадаг. Тийм ээ? Ерөөсөө ингээд би одоо энэ бүтэнсээ өдөр сүмд очиж чадахгүй нэ. Гэхдээ би та нартай өстө баг сүнсээрээ хамт шүү. Тийм ээ? Залбирлаараа хамт шүү. Тийм ээ? Би одоо жишээлбэл тийм ээ. За энэ бүтэнсээ өдөр би очиж амжихгүй нэ. Гэхдээ би сүнсээрээ одоо энэ ах トゥ санартайгаа хамт одоо сүмийнхаа одоо магтаалд оролцож байгаа шүү гэж хэлчихэд би нэг газар ямар нэг спортын тэмцээн үзээд сууж байвал энэнд ер нь ямар нэг одоо үнэхээр миний Бурхныг бишрэн дээдлж байгаа үнэн үндэс тэнд байх уу? Тийм ээ? Та жишээлбэл одоо хайртай эрэгтэй эмэгтэйд хандаад би чамд амар хайртай. Тэ? Би миний сэтгэл зүрх дандаа чамтай хамт. Гэхдээ би яг өнөөдөр одоо очиж уулзах чадахгүй нэ. Тэ? Гэхдээ миний зүрх дандаа чамтай хамт байгаа шүү гэд баарнд одоо найзуудтайгаа пив уугаад сууж байгаа хүний үгэнд нөгөө эмэгтэй нэтгэх үү? Тийм ээ? Үнэхээр л сэтгэл зүрх чинь тэнд байгаа бол би чинь ч тэнд байна шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр иймэрхүү одоо бид нар өөрөөр хэлбэл та Бурхныг үнэхээр бишрэн дээдлэж байгаа бол сүнс чинь дангаараа бишрэн дээдлээд би чинь өөр газар явж идэг юм бишээ гэж хэлж байгаа. Тийм ээ? Өөрөөр хэлбэл та үнэхээр одоо хэн нэг хүнд хайртай байх юм бол тэр хайр чинь байгаа бүх байдлаар чинь л илэрхийлэгддэг. Тийм ээ? Та тэр хүнтэй ойр байхыг хичээнэ. Тэр хүнтэй уулзаж ярилцахыг хүснэ. Та зүгээр л сэтгэлдээ дөрөвнийг бодоод явдаггүй шүү дээ. Тийм ээ? Хаана байна? Очиж уулзъя, хамтдаа цаг өнгөрөөе, хамтдаа хоол идье, хамтдаа кино үзье, хамтдаа театр оръё, хамтдаа спорт үзье. Тийм ээ? Өөрөөр хэлбэл таны сэтгэл үнэхээр тэр хүн дээр байгаа бол таны бие ч гэсэн тэнд байна. Тийм ээ? Нууц товчонд өгүүлдэг шүү дээ. Сэтгэлийг нь хураавал биеийн хаа холдох юм гэж. Тэгвэл үнийг л хэлж байгаа. Та үнэхээр таны сэтгэл зүрх Бурханы дээр байгаа бол таны бие ч тэнд байна. Хэрв та бие өөр газар авчичаад би сүнсээрээ тантай хамт байгаа гэж байгаа бол энэ бол утга учиргүй юм гэж хэлж байгаа. Та энэ дэлхийд амьдарч буй үед бие чинь хаана байна? Сүнс тань тэнд л оршно. Тиймээс бие тань тэнд байхгүй байгаа бол сүнс тань мөн байхгүй л гэсэн үг. Бурхныг дээдлэн хүндлэхүүд бид өөрсдийн биеийг амьд тахил болгон өргөх ёстой. Бид тахил гэдэг үгийг үгсэн амьгүй гэдэгтэй адил ойлгодог бол Бурхан таныг амьд тахил байхыг хүсэж байна. Тэрээр таныг өөрийнх нь төлөө амьдрахыг хүсдэг. Гэсэн хэдий ч амьд тахилын нэг асуудал нь тэрээр тахилын ширээнээс мүлхэн холдох боломжтой байдаг ба бид ч заримдаа тийхүү Бурханаас холддог шүү дээ. Нэм гаригийн хүндэтгэлийн магтаалд Христэд итгэгч цэргүүдээ урагшаа хэмээн дуулж байснаа даваа гарагт нь үүргээ орхиод алга болсон цэргүүд болж хувирдаг. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл таны бие хааваа тэнд чинь сүнс чинь ба. Тэгэхээр та Бурхны өмнө ганцхан сүнсээр очиод биеэр очдоггүй юм бишээ гэж хэлж байгаа. Тэгээ одоо энэ дэр айгүй инээдмтэй юу болгож хэлж шít. Одоо ингээд тахилын ширээний өмнө одоо чад тэр крем аах те янз бүрийн зүйлсүүдийг тавиад одоо ингээд шатаал тахил болгож өргөдөг байсан тийм ээ. Тэгсэн чинь бид нар бол өнөөдөр амьд тахил. Тэгээ бид нар ингээд өөрсдөө тахилын ширээн дээр очичоод за одоо ингээд Бурхны өмнө нөгөө тахилын ширээн дээр байж ирсэн бид нар амьд болохоор тахилын ширээнээс ингээд мөлхөд холдоод байдаг гинэ. Тэ?
Бүтэн сайнны цуглаанд болохоор өстой Христэд итгэж цэргүүдээ урагшаа гэснэ. Нэгд өдөр цэрэг биш болцсон. Нөгөө харуулын поста хаяад ингээд дэмий дэнэд алга болцсон цэргүүд болтгоо гэж хэлж байна. Тийм ээ. Хуучин гэрээний үед хүмүүс Бурхныг дээдлэн олон янзын тахил өргөдөг байсан ба тэдгээр тахил нь Есүс бидний төлөө загламайд өөрийгөө тахил болгон өргөнө гэдгийг урьдчилан илэрхийлдэг байсан учраас Бурхан тэдгээрийг таашаадаг байв. Харин одоо үед талархах, магтах, даруй төлөв байх, гим нүглээсээ эргэх, мөнгөн өргөл өргөх, залбирах, бусдад үйлчлэх болон бусдаа байгаагаа хуваалцах зэрэг Бурханы бишрэн дээдлэхүн өөр өргөлүүдийг тэрээр таашаадаг. Хуучин гэрээний туршид маш олон янзын тахил өргөдөг байсан. Тэгээд одоо тэр ямар ч одоо толбгүй цагаан одоо тэр хургийг авчираад Бурханы өмнө тахил өргөчглөөр одоо чиний энэ бүтэн жилийн чинь одоо өнгөрсөн жилийн турш үлдсэн нүгэл чинь цэв цэвэрхэн болж гинэ гэдэг энэ ойлгоцыг еврейчүүдэд өгдөг. Тэгэд энэ бол маш олон жил одоо олон зуун жил үргэлжилсэн. Тэгэд яагаад ингэж ийм зүйл хийлгээд байсан бэ гэхлээр еврейчүүдийн толгойд тахилыг би бол өөрийн нүглийг өөрөө цэвэрлж чаддгүй маа. Тийм ээ. Одоо манай буддизмд бол би одоо үлдэж байгаа нүглээ буйнаараа нөхчих гээд байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл би одоо яадаг юм гэхэлэр Бурханы өмнө очихлоор миний хийсэн баахан нүгэл нэг талдаа, хийсэн буйн нь нөгөө талдаа ингээд жигнээд үзэхлээр буйн нь нүглээсээ илүү байх юм бол дээд төрөл рүү яваад нүгэл нь буйнаас их байх юм бол доод төрөл рүү явчаад байдаг байхгүй. Тэгэнгүүтээ манай буддистууд өшөө яаж хэлбэрчүүлж ийм гэхэлэр дандаа буян үлддэг чиг ядаргаатай байхгүй юу? Хэцүү шттэ хүн юм чинь. Тэгэхээр буйныг юу болгоцсон гэхэлэр ингээд нэг тарин болгоцсон байхгүй. Тэгэл одоо ерөөсөд хэдэн тарин хэдэн мянган удаа уншаал байвал буян чинь ингээд хураагдаал байгаа юм. Тэгэл одоо бид өмнө ярьжсэн шүү дээ. Манай найз ингээд машиныхаа толноос ингээд нэг ийм эргүүлдэг юу зүүцэн юу гэдэг лээ тэр нөгөө буддийн шашны ингээд нэг ийм эргүүлдэг юу байдаг штэ. Тэрийг зүүцэн. Тэгэл нэг эрэхтээ одоо нэг тариныг хэдэн зууч уншиж байгаа юм шиг болцсон. Өөрөөр хэлбэл зүгээр өдөрт явахтаа л хөөрхөн буйнаа жоохон нэмээл хураагаал яваад байж тэр хүн чинь өөрийнхөө санаанд тийм ээ. Тэгэхээр бидний буддизмын одоо буян нүглийн тухай хандлага бол ер нь ингээд буян л олигтойхон хураагаад байгаараа за тэгээ буян үхэхийн алдад баахан нүгэл байж байгаа. Тэгээ хоёулангийн зэрэгцүүлж үзээд за тэгээд хүрд гэдэг яг хүн хүрд эргүүлээл яваад байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг үхэхийн алдад одоо ингээд буян нүглийг зэрэгцүүлж үзэж байгаа л тэгэл тэргээр шийдэгдэн. Тэгэхээр аль болох олигтойхон буян хураагаад байгаа гэх. Тэгээд нөгөө буян хураах нь ерөөсөө амтан алж болохгүй, ялаа шумуулж алж болохгүй дэ хүрцэн одоо ингээд манай хоёр буддист найз байна. Энд тэнд ингээд аалж маалж хараад бид нарыг гисгээд би ч ухсгээл юмар цохол авдаг байхгүй. Яаж байгаа бойл гээл те. Яагаад аюу тум нүгэл үлдээд дээ шүү дээ би. Гэтэл ер нь хүндрэлтний ихэнх үндэстнгүүд яг нэг иймэрхүү хүний сэтгэхүйн үндсэн дээр буян нүглийг хардаг. Еврейчүүд шал ондоо. Тэгэхээр еврейчүүд бол яг энэ тахилаар дамжуулж еврейчүүдийг хэдэн зууны турш буян нүглийг хардаг тэр харааг өөрчилсөн байхгүй. Бурхан тэнд шал буян нүглийн тухай шал өөр одоо ингээ хараа суулгаж өгсөн. Тэгэд ерөөсөө еврейчүүдийн тахилаар дамжуулаад юу гэж өгсөн гэхэлэр би бол энэ нөгөө нэг нүглээ бол би цайруулахгүй. Миний нүгэл бол өнгөрсөн нүглээрээ л байна. Миний нүглийн төлөө тахил буюу золиос өгөгдөж л сая миний нүгэл цэвэрчдэг. Надад ч гэсэн хамгийн анх одоо ингээд Библи уншаад энэ ойлголт ерөөсөө надад ерөөсөө бууж өгөхгүйсэн байхгүй. Гэхдээ би нүгэл үлдсэн. Тэгээд тэнд байгаа Есүс миний төлөө өгчлөөр яагаад би цэвэршиж чадаа. Яагаад гэвэл би чинь яг нөгөө нэг хүний буюу энэ ертөнцийн дээрээс нь буддизмын нүгэл хэрхэн цэвэрших тухай миний бүр ингээд
гүн гүнзгий суудсан нэг ойлгож байгаад байна шүү дээ. Нүглий чинь буйнаар л цайруулдээ. Тэгээ Библи уншихлаараа заавал юу хийх ёстой гинэ гэдэг нэг буян хураах юм бол хийх гээд байна шүү дээ. Юу үлдээд байвал одоо сайн гинэ гэдэл. Тэгээд тэгвэл одоо бурхан таалагдаад тэгэл одоо ер нь ингээд гайгүй явчих гээд байгаа шүү дээ. Би нөгөө буян нүгэл хоёроо хайгаад яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо нөгөө нэг нүглийн төлөө золиос өгөгдөөд, тахил өргөгдөөд тэгээд тэрүүгээр чиний нүгэл арилгагддаг гэдэг энэ шийдэл болвол миний хувьд одоо хүлээж авахд маш хэцүү. Ерөөсө бүр үнэхээр ойлгож чадахгүй. Тийм ээ? Буудаггүй зүйл байсан. Гэтэл еврей хүмүүсийн хувьд бол энэ бол ерөөсө шууд ойлгомжтой. Та нар одоо яг шинэ гэрээн дээр ингээ харж байхад ингэж байгаа. Есүсийг заагаад хэлж байгаа байхгүй. Энэ бурхны хураг явж байна гэсэн чинь л хоёр еврей хүн шууд хийжсэн ажлаа ороход дагаа явчихж байгаа. Яг л тэднэрт ерөөсөө юун хурагын, юун тахилын, юун ямар учиртай юм гэдэг ямар ч ойлгож байхгүй. Тийм ээ? Тэгэхээр энэ тахил болвол одоо хуучин гэрээн дээр байсан тахилууд бол нүгэл авралын тухай ойлгоцыг хэдэн үед дамжуулан еврей хүмүүсийн одоо сэтгэхүйд бүр гүн гүнзгий суулгасан ойлгоц байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл та тэр нэг золиос гаргах ёстой. Тийм ээ? Тэгэхээр одоо бол бид нар юу хийж одоо ингэж нөгөө нэг юу хийх болсон. Одоо яг тэр хуучин гэрээнийх шиг яагаад гэвэл одоо тэр бүх хуучин гэрээний тахил болвол ерөөсөө л Есүс бидний төлөө загламайд өргөгдөн гэдгийг урьдчилан илэрхийлж тэр еврей хүмүүсийн сэтгэл зүйг хүлээн авахд л ерөөсөө зориулж бэлтгэсэн зүйл. Тэгэхээр өнөөдөр бид нар тэр одоо хундан цагаан хураг авчраад тагтаа магтаа авчраад одоо ингээд нөгөө нэг тахил өргөх хэрэггүй. Харин бид нар өнөөдөр бидний бурханд өргөж буй тахил маань бидний талархал, магтаал, тийм ээ? Бурхны өмнө даруй төлөв байх, гим нүглээсээ эргэх, мөнгөн өргөл өргөх, залбирах, бусдад үйлчлэх болон бусдаа байгаагаа хуваалцах зэрэг бурхныг бишрэн хүндлэхүүн өөр өргөлүүдийг тэрээр таашаадаг. Тийм ээ? Та бидний бурханд өргөж байгаа өргөл бол бурхан таны амьдралыг хараад инээмсэглэж байгаа тэр инээмсэглэл юм аа. Бурханыг инээмсэглүүлж байгаа үйлдэл болгон чинь таны бурханд өргөж байгаа тахил юм аа. Тийм ээ? Та өнөөдөр энэ хичээлд орж ирмээргүй байж болно. Бас завгүйж байж болно. Иннээс илүү одоо гайгүй зугаатай хийчмээр ч юм таны амьдрал байсан л байх. Гэхдээ та хоошоо тавиад байж эхлээд ийшээ орноо. Би эндээс энэ цагийг би бурхны үг үннээс суралцахад зориулнаа гэдэг зориулалт чинь бурхан таныг хараад инээмсэглүүлж байгаа. Тийм ээ? Та тийхгүй гэж юу? Таны 5-6 настай хөхөд ингээд учир ухаангүй тоглоод уцмацаа шагаагаад тийм ээ? Ингээл гүйж явснаа. Би нөгөө нэг манай нөгөө зүүмийн хичээлийн цаг боллоо гэд нөгөө бүх юма хайчгаад ороод тийшээ суухыг харахад 5-6 настай хүүхдэд тийм зориулт гаргаад сууж байгааг та харахтаа баярлаад инээмсэглэхгүй гэж юу? Тийм ээ? Овоо ганцхан тоглох наадахыг боддоггүй. Яг хэрэгтэй зүйл, яг чухал зүйл дуртай байгаа зүйлсээ ч гэсэн хоош тавиад орж байгаа тэр зориулж байгаа зүрх сэтгэл таныг баярлуулна. Яг ийм зүйлс маань бидний өнөөдрийн бурханд өргөж байгаа өргөл юм аа. Бурханыг жинхнээсээ дээдлэн хүндлэх нь үнэгүй биш ээ. Дэвид үүнийг мэдсэн учраас 2-р Самуэль 24:24-д миний хувьд ямар ч үнэгүй золилтуудыг би бурханд өргөхгүй гэжээ. Бурханыг дээдлэн хүндлэхүүд золиослох ёстой нэг зүйл нь бидний би гэсэн аминч өөр дөрөө төвлөрсөн сэтгэл юм аа. Бурхныг болон өөрийгөө нэгэн зэрэг өргөмжлөх боломжгүй шүү дээ. Бусдад өөрийгөө гайхуулахын тулд юм уу эсвэл өөртөө тааламжтай магтаалыг өргөж болохгүй тул зориудаар гол анхаарлаа өөрөөсөө холдуулах хэрэгтэй. Ерөөсөө Кристиан амьдралын одоо гол сүнс гэд хэлэх юм уу
сүнс гэхэд хайшин тийм ээ. Ер нь хамгийн гол цөм бол ерөөсөө л энэ. Би өөрийн хүслийг, өөрийн мэдрэмж, өөрийн оюун ухаан, өөрийн шийдвэрийг хоош тавиад яг тухайн нөхцөлд, яг энэ асуудал дээр Бурхан үүнийг намайг ямраар шийддээсэ гэж хүсч байгаа вэ гэдгийг хайх нь л тэгээд түүний дагуу үйлдэх нь л Кристийн амьдрал юм аа. Тэгээд энэ маань л бидний одоо Бурханыг бишрэн дээдлэж байгаа буюу Бурханыг worship хийж байгаа хамгийн том хэлбэр юм. Тийм ээ? Бүтэн сайнд Бурханыг магтаад бид нар дуулж байгаагаас илүү том Бурханыг бишрэн дээдлэж байгаа үйлдэл бол ерөөсөө л энэ. Тэгээд би та нарт дахин ярьж байгаа тийм ээ. Бид нар хүүхдийг 1-р ангид оруулаад сурах бичгийг авч өгөөд, өмсөх хувцсыг аваад, ингээд өрөөг нь бэлтгээд, компьютерыг авч өгөөд, ингээд бүх юм нь бэлдээд тэр хүүхдэд тэр 1-р ангид сурах бүх нөхцөл байдлыг л хангаж өгдөг. 1-р ангид сурч эрдэм сурахыг бол тэр хүүхдийн хийх зүйл. Бид нар хийж өгч чадахгүй. Тэгэхээр бид нар яг өөрсдийн амьдралыг яг ингэж харах хэрэгтэй. Танд өнөөдөр ямар нөхцөл байдал өгөгдсөн байна? Танд өнөөдөр ямар орон гэр өгөгдсөн байна? Ямар хувцас өгөгдсөн байна? Тийм ээ? Танд өнөөдөр одоо ямар орон гэр, ямар хувцас, ямар ажил, ямар одоо унаа тэрэг, ямар найз нөхөд, таны эргэн тойрон ямар хүмүүс авчирч тавьсан байна? Энэ бүгдийг Бурхан таны өмнө авчираад тавьсан байхгүй юу? Өнөөдөр танд байгаа бүхэн танд таалагдахгүй байгаа. Ихэнх танд нэг таалагдахгүй байгаа. Тэрний орондгүй ийм байвал гоё байхгүй яваа. Энэ байшингийн оронд тэр өндөр байшин, тэр хороололд амьдрал мөн гоёо. Энэ унжаага нэг ямби машины оронд тийм 200 570 аваад унчихвал гөмн сайхнаа. Тийм ээ? Өнөөдөр одоо ингээ миний эргэн тойрон байгаа ах トゥ найз нөхөд ихэнх нь надад тэр болгон таалагддаггүй. Амьдарч байгаа эхнэр хүүхэд нөхөрчин ч гэсэн таны сэтгэлд нэг тэр болгон хүрдэггүй. Ийм л байгаа. За тэгвэл энэ болвол та бидний махан биеийн хандлага юм аа. Та өөрөлдвөл яг махан биеэл сонсоод байгаа. Энэний оронд бид нар одоо яг Кристиан хүн яах ёстой вэ гэхээр за байж надад энэ орон гэрийг, энэ унааг, энэ одоо ажлыг, энэ хүмүүсийг Бурхан миний өмнө авчирч тавьсан. Намайг өөрөлдвөл яг тэр 1-р ангид оруулсан байна шүү дээ. За миний хийх ёстой ажил бол би энэ надад өгсөн энэ орон гэрийг байж болох хамгийн сайхан орон гэр болгох хэрэгтэй. Өнөөдөр надад өгсөн ажлыг би байж болох хамгийн сайнаар хийх ёстой. Өнөөдөр надад өгөгдсөн гэр бүлийг би байж болох хамгийн сайхан гэрэлтэй, хайр дүүрэн, баяр хөөртэй гэр бүл болгох ёстой. Өнөөдөр надад өгөгдсөн хүүхэдтэй би байж болох хамгийн сайн аав нь байх ёстой. Өнөөдөр надад өгөгдсөн эхнэрт би байж болох хамгийн сайн ханин байх ёстой. Өнөөдөр надад өгөгдсөн ах トゥ уст би байж болох хамгийн сайн ахан дүүн болох ёстой. Өөрөөр хэлбэл танд өнөөдөр байгаа энэ нөхцлүүд болвол яг тэр 1-р ангид оруулсан хүүхэд шиг Бурхан таны өмнө боломжууд нөхцөл байдлыг л хангаж өгч байгаа. Үүнийг цэцэрлэг болгон ургуулах нь таны л хийх ажил. Тийм ээ? Энийг бид нар Бурханы хүслийг хайна гэж хэлж байгаа. Тийм ээ? Тэгэхээр бид нар өнөөдөр би одоо ингээд өнөөдөр би амьдрал зогсоод миний бодлоор энэ юм байна, энэ таалагдахгүй байна гэдэг ингээд гоншгоноод янз бүрийн гомдол мэдүүлээд тэгээд ингээд хохирогч болоод ингэж амьдрахгүй. Тэгжил байгаа бол бид нар махан биеийнхаа дагуу яваад байна л гэсэн үг. Бид нар орондон зогсоод за энэ бүхнийг надад Бурхан өгсөн. Үүнийг би хэрхэн сайжруулах вэ? Тийм ээ? Тэр нэг эзэн хол явахдаа боолуудаа зоос үлдээдэг штэ. Тийм ээ? 5 алтан зоос үлдээгээд явсан чи 10 болгоол, 10-ыг үлдээсэн чи 20 болгоол, тэгсэн нэгийг үлдээсэн нэг чигээр нь хадгалаад байж. Тэгэхээр тэр эзэн ирээд нөгөө нэг зоостой хүнээс аваад 10 алтан зоостой хүнд нэмж өгдөг.
Тийм ээ. Тэгэхээр та бид нар өнөөдөр Бурхны яг өнөөдрийн өгчгсөн нөхцөл байдлыг ургуулж, цэцэглүүлж, үр жимс ургуулж авч явах нь л та бидний хийх ажил юм аа. Та энэ ертөнцийн дээр энэ дэнгээр тойроод би одоо энд ингэжийн оронд би тийм том дарга болчих юм яалаа, ийм мундаг захирал болчих юм яалаа, ингээд ерөнхийлөгч болчих юм яалаа, төгөлөл амьдарч эхлэмээр байна. Өнөөдөр энэ газар өстой яг энэ нөхцөл байдалд амьдрах ёстой хог юм байна гэж харж байгаа бол энэ нөхцөл байдал ч өөрчлөгдөхгүй. Тийм ээ? Та амьдралд хандлагад буруу хандж байна л гэсэн. Хэрв та бүх нөхцөл байдал дотроос за минь надад таалагдах энэ нь надад зөв буруу харагдах нь бол ерөөсөө чухал биш. Би өнөөдрийн нөхцөл байдал дотор Бурхан надаас үүнийг хүсэж байгаа бол юу хүсэж байгааг би олж хараад түүнийг нь үйлдэж байгаа тань л таны Бурханыг worship хийж байгаа тань юм аа. Тийм ээ? Бурханыг дээдлэн хүндлэхүүд золиослох ёстой нэг зүйл нь бидний бие гэсэн аминч өөр дөрөө төвлөрсөн сэтгэл юм аа. Бурханыг болон өөрийгөө нэгэн зэрэг өргөмжлөх боломжгүй шүү дээ. Бусдад өөрийгөө гайхуулахын тулд юм уу? Эсвэл өөртөө л тааламжид магтаалыг өргөж болохгүй тул зориудаар гол анхаарлаа өөрөөсөө холдуулах хэрэгтэй. Есүс Бурханыг бүх хүчээрээ хайрлагтун гэж хэлсэн нь магтаалд, хүчин чармайлт, эрч хүч шаарддаг гэдгийг онцолж байгаа юм аа. Бурханыг дээдлэн хүндлэх нь үргэлж эвтэйхэн, тав тухтай байх нь үгүй ба заримдаа өөрийгөө хүчлэн зоригтойгоор золиос гаргах хэрэгтэй болно. Бурханыг идэвх чармаалтгүйгээр дээдлэн хүндлэх гэх нь тэнэг үйл юм аа. Тийм ээ? Үнэхээр одоо яг амьдралын алхам бүрт зогсоод өөрийн хүслийг хоош орхиж, өөрийн мэдрэмжийг би яг ямар байгаа гэдгээ хоош тавьж агаад Бурхан намайг яг өнөөдөр энэ нөхцөл байдалд юу хийгээсэ гэж хүсэж байгааг олж харж үйлдэнэ гэдэг бол хамгийн том золиос юм. Энэ бол хамгийн том өргөл юм. Энэ амархан биш. Энэ маш хэцүү. Яг л бид нар хүний төрлөх махан биеийн төрлөх тэр хамгийн хүчтэй хандлагын эсрэг ажиллаж байгаа юм. Тэм учраас энд бид нар олонтоо бүдэрнэ, олонтоо шантарнаа, олон дахиж бүтлгүүтнэ. Тэгсэн ч бид нар үүнийг хийсээр байх нь л бидний Христийн амьдрал юм аа. Есүс Бурханыг бүх хүчээрээ хайрлагтун гэж хэлсэн нь магтаалд, хүчин чармайлт, эрч хүч шаарддаг гэдгийг онцолж байгаа юм аа. Магтаал өргмөөргүй байх үедээ ч Бурханыг магтах, ядарсан байсан ч орноосоо болсон түүнийг дээдлэх, өөрөө ямар ч тэнхэлгүй үедээ ч бусдад туслахтаа та Бурханд дээдлэн хүндлэхийн өргөл өргөж байна. Ийм өргөл нь Бурханд тааламжт байдаг. Английн нэгэн сүмийн магтан дууны удирдагч Мэтт Редман тэдний сүмийн пастор чуулгандаа магтаалын жинхэнэ утга учирыг хэрхэн зааж өгснийг дурсжээ. Бурханыг дээдлэн бишрэн хүнд дээдлэх үү гэдэг нь туу хөгжмөөс хамаагүй илүү чухал зүйл болохыг харуулахын тулд хэсэг хугацаанд хөгжимгүйгээр өөр бус аргаар магтах шийдвэр гаргажээ. Харин хөгжимгүй магтах хугацаа дууссаны дараагаар Мэтт магтаалын зүрх хэмээх алдарт дуугаа зохиож байжээ. Та нар энэ дээр яг уртлах өмнө бидний уншсан өгүүлбэрийг санаж байна уу? Сонсож байгаа дуу хөгжмөндөө биш, та Бурханы оршихуун өмнө байгаадаа баярлан таны зүрх хөдөлж байгаа тань л таны Бурханд өргөж байгаа жинхэнэ магтаал юм аа гэсэн. Тийм ээ? Мэтт магтаалын зүрх хэмээн алдарт дуугаа зохиож байжээ. Дуу дуулах нь таны шаардсан зүйл биш учраас танд би дуунаас илүү зүйлийг өргөж байна. Та харагдах зүйлсээс ч илүү гүнзгийг эрэлхийлж миний чин зүрхний гүнийг хардаа гэсэн. Эцсийн эцэст альва зүйлсийн хамгийн гол нь түүнд хэр зэрэг зүрх сэтгэлээ зориулв гэдэг л байдаа гэж. Тийм ээ? Ямар ч аргаар Бурханыг бишрэн дээдлээ гэсэн хэмжүүр нь түүнд хэр зэрэг зүрх сэтгэл чинь
зориулагдваа гэдэг л тэр тухайн зүйлийн үн цэнийг тодорхойлдог гэсэн. За ингээд 13 дугаар бүлэг дууслаа. Бодох сэдв нь Бурхан намайг бүхнээ зориулахыг хүсдэг. Санах ишлэл Марк 12:30. Чи өөрийн Бурхан эзнийг бүх зүрх, бүх сүнс, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтан гэсэн. Өөртөө тавих асуулт: миний хүмүүсийн өмнөх эсвэл миний ганцаараа Бурханыг дээдлэн хүндлэхгүй аль нь Бурханд илүү тааламжтай байгаа вэ? Энэ талаар би юу хийж чадах вэ гэж. За баярлалаа. Тэгээд 13 дугаар бүлгийг дуусглаа.